За цастай өдөр минь. Нэг жоохон сэрүүхэн байгаа болохоор би энтэйгээ яачих вэ? Зүгээр үстэй тий. Ахлагч пасторууд нь хүндэтгэл өдөрж байгаа хүмүүс нь талгар гоё яваад идэг. Донд жоохон санаа зовоод. Өнгөрсөн 7 хоногоос бид нар Зүрхэнд хотхон группээ шинжилсэн тийм үү. Энэ талаар аюул олон юм болсон. Бараг л хөдөлгөөн дэлхийд даяар нэмээр 487 хүн болцсон байсан. Тэгээд яг Бурхны үгийг аваад удаан залбирсны эцэст яасан гэхлээр ойролцоогоор 65 улсаас мож хорд тийм ээ. Швед, Швейцар, Германч, Солонгос, Япон гэдэг энд байснаас оролцож исэн 487 оюутнаас 485-ыг хассан байхгүй. Ганцхан Янгавт хоёр л үлдсэн. Тэгээ хоёулах нь үлдчихэж байгаад залбираад групп дотроо тохиргоо хийсэн байхгүй юу. Хичээлүүдээ яаж ингэцэгчтэй олж үзэх үү. Тэгээд хичээлээр гарч байгаа дэлгэцийн пикслүүдийг бас өөрчилсөн. Яагаад тэгэхээр хойдлын дижитал дэлгэцэн дээр нэг хичээлийн янз бүрийн чухал графикууд, зургууд, тийм ээ библийн хичээл учраас тэр нь тод харагдахуйц пикслүүдийг өөрчлөөд янз бүрийн тохиргоонуудыг хийгээд тэгээд группээ дахиад нээсэн. Группээ дахиад нээсэн чинь 200 одоогийн байдлаар нэг 13-4 эргээд орж ирсэн байхгүй асуултанд хариулаад. Өмнө нь би дандаа өөрөө асуудаг байсан шүү дээ. Та яг хагасаа болгон хичээлдээ хамрагдах юм уу? Өмнө нь библийн сургууль сурж байсан юм уу? Аль цуглаа юм бэ? Баптизм хүртсэн юм уу гэх мэтчлэн. Харин энэ удаа тэр асуултууд нь request хийхэд автоматар гарч ирээд өөрсдөө зөв хариулсан байвал хариултыг хараад аавна, хариулаагүй бол авахгүй. Зарим хүмүүс болохоор аюул залтай ингээд хагасаа өдөр болгон бям гараг буйрын 20 цагаас хичээлдээ лайваар оролцож байхад цаг гаргах боломжтой юу? Хичээх үү гэдэг асуулт. Нөгөөх нь болохоор баптизм хүртсэн үү? Та Христ итгэгч мөн үү? Итгэгч бол 1-2 жил, 2-оос 3-аас 4 жил, 5 жил гэсэн асуулт байна. Хүмүүс болохоор баптизм хүртсэн итгэгч гэдгийг тийм хичээл яг нөгөө хагасанд лайваар хичээлд орох уу гэдгийг хариулахгүй байна. Би энийг хэлж байгаа нь одоо нөгөө намайг авахгүй байна гэдэг хүмүүс номлол яг үүс таарна. Тэгэхээр би хэлэх гээд авахгүй. Нэг л хариулт дутуу хариулсан бол авахгүй. Биднэрт хүний тоо сонин биш, тэнд байгаа чанар чухал. Тэнд хүн юу сурч чинь ямар байна гэдгийг чухал гэдгийг одоо бид нар Зүрхэнд хотхон маань юм байгаа. Үүн дээр мөн одоо өнөөдөр бидний үзэж байгаа хуваарлалттай адилхан хүмүүсийн нөгөө зан чанар гарч ирж байгаа. 487-оос 485-ыг бүгдийг хасаад Нингавт хоёулахнаа үлдчихэж байгаа нөгөө цусаа сэлбэн гэдэг шиг дахиад эмгцэгцтэйгээр бүх тохиргоогоо хийж байгаа дахиад эхэллээ гэж хэлээд ахт ганцхан намайг хасчлаа. Дахиад ганцхан намайг хоёр дахь хасчлаа гэх юмдаа. Хэлээд ахт ганцхан өөрийг би хараад тэр 480-аас би харж байгаа энэ бүгд хасаад игээл хасаад байна гэж ойлгоод. Уучлаарай тийм цаг зав байхгүй. Бид нар ямар нэгэн амьдрал тохиолдож байгаа юм бэ? Өөртөө шууд нөгөө point болгоод тусгаж аваад байдаг. Энэ зан чанар ил гарч байгааз ерөөсөө л намайг л хасаа. Намайг л энэ пастраад үзээд байна гэсэн ойлголт. Нөгөөдгөө мэдээж өнгөрсөн хугацаанд энэ 480-аас миний тооцоолж байгаа 140-50 оюутан нь манай сумыг хамт барилдсан. Хамт барилдсан гэдэг нөгөө комиссийн үеэр бид нар танд өргөсөн хичээлдээ тусаас өргөсөн оюутнууд байна. Тэднээс бас гомдох хүн гарч ирсэн. Би дотроо өөртөө хэлсэн. Надад өглөө гэж боддог байж тээ. Тэмэлгүй надад гомдно. Хэрвээ эзэнд өглөө, эзний өргөөнд өглөө, эзний үйлчлэлд өглөө гэсэн бол ямка намайг эндээс хасчлаа гэж гомдохгүй шүү дээ. Тэгэхээр энэ их шудраг зохистой юм боллоо гэж бодсон. Энэ өргөл өгдгийн, энэ ингэдгийн, энэ өгдгүй гэж биш бүгдийг хассан. Бүр тэр дунд чинь том пасторууд байсан. Та нар мэдэн тийм үү? Библийн сургуулийн багш нар, төгсөлтийн оюутнууд олон хүмүүс байсан. Пасторуудыг ч үлдээгээгүй уучлаарай. Яг л Нингавт өргөлдсөн. Тэгээд харин сүүлд нь ямар нэгэн зүйл эмч замбраатай, хяналттай зохистой байх үүднээс намайг анх пастораар томилсон Одгэрл пастор, Төвшин пастор хоёроо урьж оруулсан. Би өөрөө холбогдоод урьж оруулсан. Мөн Библийн хичээл учраас, теологийн хичээл учраас
Ариун Библийн нийгэмлэг тийм үү? Баяр манай пастрыгаа Ариун Библийн Монголын Ариун Библийн нийгэмлэгийг тэргүүн Баяр манай пастрыгаа урьж оруулсан. Мөн түүхэн талаас Йохан Баатар гэдэг та нар мэддэг бах. Ах маань байдаг. Христ итгэл түүхийг Монголын нууц товчоотой холбоо маш ихээр судалсан. Магадгүй би он сар буруу хэлж магадгүй, буруу түүхийг гуйлж мушгиж магадгүй тийм үү. Тэр болгоныг бас сонсоод хянаад засаж залруулад яваач гэж түүхэн талаас орж ирсэн ба. Мөн Монголын Евангелийн эсэл манай Монголын 700 800 гаруй сүмч болгоныг хариуцсан Монголын Евангелийн эслийн тэргүүн алтан цоож пастрага бас урьж оруулсан. Ингэснээр яах вэ гэвэл бид нар хин хиндээ түшигтэй ямар нэгэн гажил буруу тайлбар буруу зүйлсээс хамгаалахын тулд яах нь эдгээр паструудыг урьж оруулаад өчигдөр хагасанаас бид нар Йошуа номын 14-р бүлэг рүү орсон. 14-р бүлэг та нар сайн мэднэ. Калеб гэдэг хүний тухай гардаг тийм үү? Калеб. Тэгэхдээ 14-р бүлэг 13-р бүлэг дээр бид нар 2-7 хоногийн өмнө үзсэн тийм ээ. 13-р бүлэг дээр юу гарсан бэ гэвэл Трансёрдон дахь Мөсегийн хуваарлсан газар гарсан байхгүй. Амончуудын хаан Сихоны газар нутаг, Башаны хаан Огийн газар нутаг, Баян тансаг сайхан газар нутагт тэнд Манасайн тал аваг, Эфраим, Юда. Рүүгэн аваг үлдээ гэж хүсэл гаргасан. Ингээ Мөсе тэнд хуваарлаад өгсөн. Ихээр 12-аас 2.5 Манасай тал аваг гэхээр 2.5-ыг хасгаар одоо 7.5 аваг үлдчихэд байна. Эднэр хаан үе гэвэл Сис Йордан буюу Йордны таталсан яг Канаанд хамгаалтын газрыг авахаар бий болж байна. Өнөөдөр 14-р бүлгээс яг энэ хуваарлалт гарч ирнэ гэсэн. Тэгвэл 14-р бүлэг дээр энэ Йошуагийн сүүлийн хамгийн том үйлчлэл гэдгийг бид нар үзсэн тийм биз? Яг саяны жижигхэн зүрхэнд хотхон гэд групп дээрээс харагдаж байгаа тэр дүр төрх 2 сая хүний дотор гарч ирэх үү? Надад хоёрхан чамд хоёр байна гэдэг хуваарлалтын дээр асуудал гарах магадлалтай. Яагаад гэвэл бид нар ямар нэгэн юмыг өгсний зүгээр авчдаггүй заавал харьцуулдаг. Надаа нэг голтой 2 уул өгсөн бол яагаад Лана пастор 3 голтой 5 уул өгж байгаа юм бэ? Би яасан бэ? Би юугаар дутуу юм бэ гэх мэтчлэн хүмүүсийн хэл амгаа. Тийм учраас 14-р бүлгийн Йошуагийн амьдрал дахь энэ дайнаас хэцүү газар хуваарлах, өмч хуваарлах энэ газар дээр баг бүрдүүлж байгаа. Өмнө нь Мөсе ганцаараа удирддаг байсан бол одоо Йошуагийн удирдлагын бүтцийг Бурхан өөрчилж өгч байна. Мөсе бүхнийг захирдаг байсан бол одоо Йошуагийн үед ирэн үе ирэхээр дараагийн удирдагчид Бурхан өөрийн үгээр тушаалуудаар удирдлагын бүтцийг өөрчилж өгч байгаа. Энэ бол Библиэлд гарч байгаа анхны удирдлагын бүтц. Энэний өмнө юу байсан бэ гэвэл ерөнхийлөгч төвтэй, Мөсе төвтэй шүүгч нарын томилхыг хадам аваарн дамжуулж ийж зааж өгсөн бол энэ удаа Йошуа Бурхан удирдлага улс төрийн бүтцийг бий болгож өгч байгаа. Энэ нь шууд 14-р бүлгийн яг энэ том Сис Йордан дахь энэ олон тийм ээ сая гаруй 2 сая гаруй хүнд 12 овог аймагт газрыг хуваарлаж байгаа. Үнэгүй өгч байгаа газар. Тийм ээ. Та нар нэг өмнөд тарахад хотод юу боллоо? Зарим нэг хүн дарагдаад гинтээ гудамж талбай түгжрээд үнэгүй юмд нусахгүй шүү дээ. Хүний мэс чанар. Тэгэхээр үнэгүй газар нутаг өгч юм гэдэг. Сүү бол уссан. Тэгэхээр энэ дээр шин зайлшгүй шаардлагатай удирдлагын бүтц хэрэгтэй. Энэ нь 14-р бүлгийн 1 дээр шууд гарна. Би та бүхэнд уншиж байгаа. Канаан нутагт тахилч Элиза, Нууны хүү Йошуа болон Израилийн хүүгүүдийн овгийн ахлагчид газар нутгийг өвлүүлэхээр хуваарлахад түүнийг нь Израилийн хүүгүүд өвлөн авсан юм аа. За бүтэн Трансёрдны газар нутгийг хуваарлах болсон чинь Бурхан ямар бүтц өгсөн гэвэл 3 бүлэг бий болгож байгаа. Нэгдүгээр юу гэнэ үү? Тахилч Элизараар эхэлж байгаа. Уулын чинь Йошуагийн ирүү үе. Удирдагч нь Йошуагаар эхлэх байтал одоо Бурхан хинээр эхлүүлж байна? Тахилч Элизар. Өөрөөр хэлбэл Бурханы удирдагчдаар эхлүүлж байна. Энэ хуваарлалт. Тахилч Элизараар эхлүүлээд дараагийн бүлэг нь хин гинүү? Удаахан Нууны хүү Йошуа. Тахилч Элизар бол онцгой хариун газар Бурхантай үйлчлдэг хүн. Бурханы үг гэсэн.
Энэ хүнийг ихэнд дуудаж байгаа нь эзний ажил юм шүү. Энэ бол хүний үгүй Йошуа мундагта хэн нэгэн хүн мундаг ладаа хийсэн биш миний ажил байсан юм шүү. Тиймээс надтай шууд холбоотой асуудал гэдэг утгаар нь тахилч Элизарыг ихэд дуудаж байгаа. Ингээд энэ хуваарлалтанд хэн хамгийн гол үүрэг гүйцэтгэх нь тахилч Элизар. Өөрөөр хүний ухаанаар бол энэ дайныг эхлүүлж дуустал нь явж 34 хааныг Израилийн хүмүүс сүрүүлсэн хүчрхэг Бурхны хүн дайчин Йошуа болох байтал зүгээр эзэнд үйлчилж байсан тахилч Элизарыг эхлээд томилж байгаа. Дараа нь Нууны хүү Йошуа бол агуу жанжин түрүү би хэллээ 34 хааныг тэр авраг биетнүүдийг тэр олон том бэхлэлт бүхий цайзуудыг үнсэн тавраг болгож Израильд энэ том газар нутгийг олж өгсөн түүхэн давтагдахгүй энэ жанжин Йошуа бас оролцуулж. Ингээ баг маань ямар болж байна? Хоёр бүтц нэмж байгаа сүм чуулган бурханлаг бүх хүмүүс дараа нь удирдагч. Хамгийн сүүлд нь 3 дахь бүлэг нь хин гинөө бүх Израилийн хүүгүүдийн овгийн ахлагчд болж байгаа. 12 овг аймагаас ахлагчд нь энэ бүтцэд орж байгаа. Өнөөгийн улс төрөл юу байх вэ? Ерөнхийлөгч нь, ерөнхий сайд нь тэгээд парламент нь бий болж байгаа. Энэ бол хүн зохиоцсон биш. Библиэлд Бурхан анх энэ улс үндэстнүүдийг өөрийн хаанчлал бүтээсэн бүтэц байхгүй. Парламентын засаг гэсэн. Хэрвээ Нууны хүү Йошуа би мундаг юм чинь, би тэргүүлж энэ газрыг танаас эзэлж авч өгсөн юм чинь, би Бурхантай хамт байсан юм чинь гэдэг дураараа хуваарлуул асуудал гарна. Харин Бурханы хүн Элизар үнд нь оролцвол Бурханы мотор оролцоотой учраас хүмүүс ойлгож эхэлнэ. Тэгсэн ч гэсэн хэрүүл гарвал яах вэ? Өөрсдийнх нь овгийн ахлагч нар өөрийнхөө хүмүүст очиод хэлнэ. Би танаа овгийг, манай овгийг төлөөлөөд гэрчээр оролцоод энэ үед Йошуа тахилч Элизар Лев овгийнхантай хамт манай овг хүлээн зөвшөөрөд энэ газар авсан. Тиймээс манай газар тэр Исахарын газраас жижиг байна уу, том байна уу? Юудагийн газраас баялаг байна уу, ядуу байна уу гэдэг нь хамаагүй. Бид нар энэ хуваарлалтанд бүх талаас бүх хүмүүс санаагаа нийлүүлээд хуваарлсан. Энэ бол өнөөдрийн бидний бодож үзэх ёстой шалтгаан. Яагаад зөвхөн хотхны хаагаа дахиад эхлүүлсэн гэвэл яг ийм байх ёстой учраас. Тэд зөвхөн яамгаа хашгичж багчж ярьдаг газар биш. Тэнд хяндаг Элизарууд байх ёстой учраас. Тэнд бас ард түмний удирдагч нар, манай сүм чуулганы ахлагч нар, пасторууд байх ёстой учраас би сүмийнхээ бүх ахлагч нар руу урилга явуулж авсан тийм үү. Та нар бол босч гуйж орж ирэх, гуйдж орж ирсэн. Яагаад гэвэл энэ бүтэц зүг учраас. Харин энэ тогтолцоо бас сүм чуулган дотор байх ёстой учраас би тэрхүү ахлагч нарын гүрвт байнга рапорт өгч байдаг. Зарим нь захлахдаг. Одоо болоосоо гэтэл би санхүүгийн талаар, үйлчлэлийн талаар, гест румд хэдэн хүн хэд хоноод яагаад бутсан, гест румын санхүүг, оюуны ахлагч авсан уу, нэнга авсан уу, хэдэн төгрөг яагаад авсан, бэлнээр авсан уу, дансаар авсан уу, сүм чуулганы тогны мөнгө хэд гаруй, дулаан хэд гаруй бүгдийг рапорт өгдөг шалтгаан Библи бидэнд ингэж асууж байна. Би пастор юм чинь, би Йошуа юм чинь, би Ямка юм чинь гэдэг утгаар биш. Бүх талд харилцан шүтэлцээ хамааралтайгаар тахилч Элизар буюу бурханлаг хүмүүсийн түшилцээтэйгээр эзний оршихуй дотор шийдвэр гаргадаг эрүүл чуулган байхын тулд хэн нэгэн овоож оцоож болохгүй гэсэн. Хэн нэгэн өөрийгөө мундаг пастор, би л тэргүүн пастор, би л мэдчихэв, би л хийсэн гэж ярих үед тэр чуулган өөрчилж эхэлнэ. Тэр Бурхны хүслээс гажиж эхэлнэ. Энэ чуулган бол хамтын бүгдийн оролцоо байх хэрэгтэй, эрүүл шүтэлцээ байх хэрэгтэй чуулган. Бүх зүйл дээр хоорондоо ярилцдаг, зөвлөлддөг ийм Бурхны зөвлөлийг Бурхан одоо яаж яах вэ? Йошуад өгч байгаа. Яагаад гэвэл цаг нь болсон. Энэний өмнө бүгдийг Мөсө шийдсэн. Бурханаас үг авлаа, Мөсө тушаалаа, бүх 12 овог даглаа. Бурханаас үг авлаа, Мөсө хийлээ, бүгд Мөсийг даглаа. Харин одоо юу өөр болж байна? Одоо өмч хурцлал явагдаж байна. Одоо ард түмэн тусгаар тогтнож байна. Одоо эдгээр цөлийн тэнүүлчин байхаа болж байна. Одоо эдгээр дайн хийдэг дайчид байхаа болж байна. Одоо эдгээр амар тайван суурин амьдарч эзэндээ үйлчлэх цаг ирэнгүүт юу болж өөрчлөгдөж байна? Удирдлагын систем өөрчлөгдөж байгаа. Санаа Ямка хамбалдуур шийдээд байдаг биш. Ганц Ямка шийдээд байдаг биш. Хүссэн ч хүсээгүй ч тэргүүн ахлагч үйлчлэгч пасторууд бүгдээр хамтдаа оролцох шаардлагатай байдаг.
Энэ үед бид нар рестарт хийж эхлэх хэрэгтэй. Рестарт. Удирдлагын баг дахиад гарч ирэх хэрэгтэй. Зөвхөн пасторууд биш, тэргүүн ахлагч нар дундаас удирдлагын багийн хүн гарч ирэх хэрэгтэй. Хамтдаа зөвшөөрлөж ярьдаг болох хэрэгтэй. Үйлчлэлийн баг дээр рестарт хийх хэрэгтэй. Энэ цаг нь одоо манай чуулганд ирсэн гэсэн. Яг Йошуа номын 14-р бүлэгтээ зэрэгцээд ирж гин гэсэн. Тэгвэл энэ цагт та хэн шиг болох ёстой вэ гэвэл та бид нар Калеб шиг байх ёстой тухай болж байна. 14-р бүлгээс доош нь Эфраимийн хүүхэд, Манасэ, Йосефийн хүүхдийн тухай тайлбар явж байгаа. Яагаад 12 овг аймаг байдал 7.5 овг аймаг гэд яриад эхэлвэ. Та нар хардаа эзэн зас Мөсийг Кадеш Барнеад уг нутгийг явуулахад тандуулахаар явуулахад би 40 настай байсан. Калеб гарч ирж байгааз Калеб гарч ирээд Йошуатай уулзж байгаа гэсэн. Түүний өмнө болохтой зэрэг Йордны зүүн талыг 2 ба овг ба хагас овгт өгсөн. Тэрний юу лээ? Хагас гэж яриад байгаа нь Манасагийн тал овг. Одоо Левчүүд болон Левчүүдэд юу ч өгөөгүй. Ингээд Левчүүд хасагдахаар 11 овг болчиход байна. Тэгвэл яагаад буцаад 12 овг буюу буцаад энэ дээр 7.5 овг гэж нэмж гараад байгаа юм бэ? Энийг тайлбарлаж өгч байгаа. Яагаад гэвэл Йосефос болсон юм аа. Йосеф химээх нэгэн аавыгаа Яаковыг дуудах үед Йосефийн 2 хүү Ефраим, Манасэ хоёрыг Яаков ерөөхтөө үрчлээд авчиж байна. Нэгсэндээ өвөө нь ачнараа өөрийн хүү болгоод авчиж байна. Яагаад гэвэл төрсөн эцэг нь төрсөн хүүгээр ерөөх хэрэгтэй. Тэгээд тэр сүнслэг ерөөлөнд дамждаг байсан бол Яаков яадаг гэлээ? Манасэ том, Ефраим баг нь байх чинь хараа муутай Яаков гараа албаа солбод тавьдаг. Тэгсэн Йосеф ааваа үгүй. Энэ нь яагаад гэвэл Йосефийн хувьд ууган хүн, дараагийн хүн тэгээд өөрийнх нь төрсөн эцэг нь үрчилж авах гэж байна. Тэгсэн чинь Яаков юу гэдэг вэ? Үгүй. Би мэдчихэв. Энэ маш том гүнзгий сүнслэг утгатай гэдэг бид нар бас Библийн хичээлүүдээр үзсэн байна. Гараа солбод тавих тэр агшин Лев овг хасагдсан 11 чинь Йосеф овг хэд болоо өрчөж байна. Йосеф гарсан ч оронд нь хэдэн нөхөд ороод ирж байна. Ефраим, Манасэ хоёр тусдаа овг болоод ороод ирэхээр 12 овг аймаг болсон юм шүү гэдгийг бичгч маань тайлбарлаж өгч байгаа. Ийм учиртай юм шүү. Та нар юу энэ 9.5, юу 7.5, юу болоод байна энэ чинь гэж битээ толгой эргээрээ. Энэ дээр Йосефийн овг 2 болж хуваагдсан юм шүү. Тэгээд Лев 12-оос Йосеф, Лев 2 хасагдсан ч оронд нь нөхөд буцаж 12 болоод Ефраим, Манасэ буюу Йосефийн 2 хүүхэд орж ирсэн юм шүү. Ингээд эргээд 12 болсон юм шүү. Левчүүд яасан гэнэ үү? Тэд бурханд үйлчлэх учраас тэдэнд энэ дэлхийдээ өмчих хэрэггүй юм аа. Ингээд тайлбарыг хийж өгч, зүүчлэл хийж өгч. Ингээд үүний дараа бидний сайн мэддэг Калеб их нэгэн гарч байна. Калебийн итгэлийн тунхаг, Калебийн итгэлийн энэ тайлбарууд дотор бид нар олон зүйлийг орж одоо харах боломжтой. 6 дугаар зүйлээс эхлээд бүгдээрээ хамтдаа харъя. Тэгтэл Гилгалд Йошуа дээр Юдагийн хүүгүүд ирэв. Тэднээс Кинис хүн Ифунигийн хүү Калеб түнд Кадеш Барнеяд Бурхны хүн Мөсегээр дамжуулан та бид хоёрын тухай эзэн юу хийснийг та мэднэ. За Калеб яг энэ хуваарлтын үеэр хэн дээр ирсэн гэвэл Мөсе дээр ирээд Йошуа дээр ирээд нэг зүйлийг сануулсан нь Кадеш Барнеяд юу болсныг та мэднэ гэдгийг сануулж байна. Та мэднэ. Кадеш Барнеяд юу боллоо? Кадеш Барнеяд 12 туршуул анхны үе нөгөө цүлд өгдөг үе чинь 12 туршуулыг Канаан руу явуулсан. 40 жилийн өмнө. Одоо нарийн ярил 45 жилийн өмнөх үйл явдлыг Калеб сөхөж байгаа байхгүй. Кадеш Барнеяд юу болсныг та мэднэ гэдэг нь анхны үе Египтээс чөлөөлөгдөж ирэнгүүтээ Канаан газрыг эзлэхийн тулд 12 туршуул явуулахад нэгэн би байгаагүй гэж. Тэгээд 12-удаа явсан чинь Анакчууд, Авробитнууд бэхлэгдсэн хотуудыг хараад тэд нар зүрхэн мохоод эргэж ирээд ард түмэнд юу гэж хэлдэг вэ? Бид нар цавцаа юм байна. Бид нар ухах юм байна гэж. Харин Йошуа, Калеб хоёулахны Мөсед юу гэдэг вэ? Одоо өөрөө хэлж байгаа, ингэж хэлж байгаа та хардаа. Мөсед хандаад
Йошуад хандаад эзний зарц Мөсе намайг Кадеш Барнеягаас Уг нутгийг тандуулахад явуулахад би 40 настай байсан юм. Би түүнд хариу болгон зүрхэндээ байсан авчирсан. Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг үхүүлсэн. Гэвч би өөрийн бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан юм. Юу гэж хэлж байна? Хамт явсан 10 царцаа юм а гэсэн. Харин Йошуа Калеб хоёрын хувьд юу гэж хэлсэн бэ гэвэл тийм ээ бид нар царцаа шиг. Үнэхээр тэр анакчууд байна, тэр Нефилимчүүд байна, тийм үнэхээр бэхлэгдсэн хотууд байна. Ерихо хот гэхэд ямар сүнлэг хот байлаа та нар мэднэ. Тэгээ бид нар дийлэхгүй. Гэхдээ бид нар хэдий царцаа шиг боловч эзэн бурхан бидэнтэй хамт байвал тэд нар бидний хоол болох болно гэдэг итгэлийг алхмыг Йошуа Калеб хоёр анх хийж ирснийг Калеб Йошуад сануулж өгч. Үүнд бид нэр Калебийн энэ итгэлийн тунхагийн талаар хэд хэдийн юм үзэж болох ч Калеб гэдэг Йошуа хоёрын хувьд ийм бидний анзаарч болох зөрчилдөөн байна. За Калеб ямар овг юм бэлээ? Ямар овг их гэж гарч байна? Юда овгийн Калеб гэж гарч байгаа. За тэгвэл Йосеф ямар овг бэлээ? Йосефийн Йошуа Ефраим. За энэ хоёрын энэ овгуудын хоорондох асуудал юу юм гэхлээр Яаковын гэр бүлийн асуудлаас улбаатайгаар энэ хоёрын гэр бүл доторх зөрчил бий болж байна. Юу гэвэл Юда гэдэг чинь хэний хүүхэд? Ээж нь хий? Манайх өнөөдөр жоохон сэрцгээгүй байна уу? За бүр би тэгвэл залхуурахгүйгээр та бүхэнд тайлбарлаж өгье. Рахелийн хүүгэн Йосефтэй суусан Йосефийн эхнэр Рахел гэж байсан. Мөн Йосефийн эхнэр Леа гэж байсан. Эхлэл номны 49-дэр гарч байгаа. Йосефийн эхнэр Рахел Леа хоёрт яагаад энэ хоёр эхнэрийн дунд Яаков хэмээх хүний амьдрал дотоод гэр бүлд нь зөрчил үүссэн гэхлээр Лабан гэж нэг гайтай нөхрөөс болж байгаа. Яаков зүхтаадаг. Аавгаа хуураад, ахыгаа хуураад зүхтаасан чинь бурхан Яаков яг өөр шиг луурчин ахтай нь уулзуулж байна. Бид нар юу тарин тэрийгээр хураадаг. Бид нар хүсснээ биш тарьснаа хурааж амьдардаг. Тэр их луур хийж хулигтаад Лабан гэдэг ахындаа очисон чинь Лабан яг өөрийнх нь хийсэн залим ихээр яг өөрийг дахиад 2 удаа хуурдаг. Очоод Рахел сайн баг дурладаг. Тэгээ би Рахелийг өөртөө авахын тулд яах вэ гэсэн чинь Рахелийн аав Лабан чи 7 жил миний зарч боолоор ажил. Миний малчнаар. Тэгвэл би чам охин Рахел өгье. 7 жил ажил хийдэг, айлын зарц хийдэг Рахелтай суухын тулд Яаков 7 жил гүрээгээд яг 7 дахь жил нь болоод одоо би 7 жил таны зарц тултал нь хийлээ. Тийм ээ бүх насаараа гэмээр бүх 24 цагаар хийлээ. Одоо та надад охин Рахелаа өгөөч гэсэн чинь нөгөө чинь Лабан чи яачдаг вүлээ? Согтоож байгаа хурмынхын шүн Леа болж Рахелийн их чиг болж. Өглөө босоо харсан чинь нөгөө хайрлж дуулж 7 жил хөдөлмөрлсөн Рахел нь биш түүний ихч Леа хамт байж. Ингээд Яаков босч ирээд Лабанд айлдаг. Яагаад та Рахелийн оронд Леа өгч гэсэн чинь Лабан амар залтай хариулдаг. Яг өөрөө төрсөн ахыгаа аяг шөлөөр хулигдсантай яг ижил аргаар манай гэр бүл дүү нэгчээсээ төрүүлж нөхөрт гарч болдгоо маа. Тийм болохоор би төрүүлээд ихчин чам өгч. Гэхдээ би анхнаасаа Рахел хайртай штэ гэсэн чинь тэгвэл чи Рахелийн төлөө дахиад 7 жил миний боолхий. Тэгвэл би Рахелийг. Ингээ Яаков 14 жил Лабаны боолоор ажил. Энэ үед Яаков юу ухаарсан гэвэл яах гэж би хайртай хараамуудаа Исаакигаа хууруудаа. Яах гэж би төрсөн ихэр ахыгаа аяг шөлөөр өлсөж байгаагийн дулдуудж байгаа хууруудаа. Хууртны чи ямар гашуун, залим их гэд чи ямар муухай юм бэ гэдгийг яс маханда шимтэртэл мэдэрсэн байна. Ингээд 14 жил боол хийжээж анхны хайр Рахел авсан. За та бод.
хайртай хүнийхээ төлөө 14 жил боолын ажил хийж үзсэн юм байна. Бидгүй одооны сүүлийн үеийн гэр бүлүүдийн тухай сонсохоор 14 жил ер нь 14 хоног ч ажил хийхгүй хахад за хайртай нар дагаад явчих юм. Одоо энэ үед ямар их хайрлсан байна. Тийм биз? Тэгээ ихнэр бол авсан. Тэр нь хэн блэ? Рахил дүү. Гэхдээ их чинь хууль ёсны анхны ихнэр нь хэвэндээ байгаа юм. Хэвэндээ байгаа. Одоо тэгвэл Яаков яах вэ? Хинтээ илүү дотн байх уу? Та бод хулигтуулаад үрд нь ороод ирсэн яатай дотн байх уу? 14 жил боолын хөдөлмөр эрхлэн байж, хайрлан байж өөрийн болгосон Рахилтай дуртай байх уу? Эндээс асуудал үүссэн байна. Эндээс асуудал үүсэж байна. Ингээд Рахилаас төрсөн хүүхдүүд өөр хандж байна. Хайртай ихнэр нь учраас. Яагаас төрсөн хүүхдүүдэд бас өөр хандаж эхэлж байна. Энэ шархан хаана илэрдэг вэ гэвэл Эхлэл номны 34 дээр та нар хараарай. Рахилаас Леагаас төрсөн түүний охин Дина гэдэг гүнж байж гэж хэлдэг тийм үү? Тэгсэн Динагийн шихэн дэх жонон хүчилж дуулаад. Тэгэхэд Яаков яадаг вүлээ? Миний охины хүчинтлэгээ боо юм болдгоо. Юу ч хэлдэггүй. Дуурдагчгүй. Зүгээр л өнгөрчдөг. Энэ үед Динагийн Леагаас төрсөн охин Динагийн хоёр ах Леагаас төрсөн хоёр ах нь болох Симеон гэр хоёр яадаг вүлээ? Шихэнд очоод бүгдийн хүч хөндлүүлж байгаа 5,000 нэрийг завчиж авдаг. Энэ хоёр юунд ингэж ууралсан гэж бодож байна? Юунд ингэж өсөргсөн гэж бодож байна? Яагаад миний ээжийг миний аав тоодгүй мөртлөөр тэдний ээжийг тоогоод байдгийг? Яагаад миний ээжийг бидний тоодгүй мөртлөөр Рахил ээжийн хүүхдүүдийг тоогоод байдгийг гэдэг асуудал энэ гэр бүлд анх бий болсон байна. Одоо ойлгож байна. Тэгвэл Юда овгоос гаралтай Эфраим Калеб нөгөө Эфраим овгоос гаралтай Йошуа хоёр. Нэг нь Рахилийн хүү удам, нэг нь Леагийн удам. Өөрөөр хэлбэл энэ Израиль ирээдүйд бид нар шүүгчд ном руу орвол Израиль хоёр хуваар үедээч. Скочтой. Шинийг авч. Израиль хоёр хуваард нь өмнөд Юда, хойд Израиль гэж. Өмнөд Юда нь Юда ов дангаар. Өөрөөр хэлбэл одоо энэ Калебийн хэлж байгаа. Юда ов дангаар. Хойд Израиль нь тийчхтэй нөгөө 7 овогч бүгдээрээ Эфраим овгийн дор орно. Өөрөөр хэлбэл Эфраим, Юда хоёр овгийг дайн болж хорно. Одоо болтол энэ Палестин, Израилийн дайн чинь үргэлжилж байгаа. Хинээс гаралтай гэвэл ихч дүүс байсан хоёр ээжээс болж түүхийн хэдэн мянган жилийн турш асуудал томорсоод үндэслэх хувааж. Энүүгээр эзэн юу хэлж байгаа тэгвэл өнөөдөр бид нарт энэ өнөөдөр миний заах номлол биш байсан ч би тайлбарлаж хэлэхээс өөр авахгүй болоод ярьлаа. Юу хэлж байгаа бид нарт? Юу хэлж байгаа вэ? Ээж хүн та ямар чухал вэ гэдгийг хэлж өгч байгаа. Иргэдээ хүн чухал. Пастор хүн чухал. Гэхдээ их хүн та ямар чухал вэ? Их хүн энэ бол ерөөсөө ихч дүүс байсан Рахил хоёрыг алалцсан байгааз Яаков сууж. Энэ ихч дүүгийн энэ зөрчилдөөн гэр бүл дотор зөрчилдөөн томорсоор болоод үндэсний зөрчилдөөн томорсоор болоод бүтэн Израилийг өмнөд хойд хоёр болгоод хуваачиж. Өөрсдөөс нь хойш. Энэ юу хэлж байна? Пастор хүн чухлалдаа хүмүүсийг Бурхны үнийг бэлддэг, дагалдуулдаг, зааж өгдөг. Харин ээж хүн яагаад хамгийн чухал пастор гэж би хэлж байна гэж. Та ийм жижигхэн үр байхаас нь ясын нургуулж, бахын нургуулж, өөрөө тээж, гидсэнд байхаас нь та дагалдуулна. Гидсэнд байхаас нь та арх тамхиа хориглоно. Гидсэнд байхаас нь та идмээр байгаа амттнаа ч идэхгүй, хүүхдтэй хор болчихно гэж хайрлна. Өчүүхэн байхаас нь явсаар байгаад өөрөөсөө гаргахтаа цусаа хувааж, махаа тасдаж, шүрмсөө урж, оюулж, хадуулж, ясаа хэмлэн байж тэр хүнийг гаргаж байна. Ингээд тэр хүнийг та 90 цэн нас бид хүртэл тэр охиныг ч бай, тэр хүүгч бай, та 24 цагаар шүн дойргүй шилтэж дадлаж байна. Ингээд пастор байна.
Санааг төрж өгсөн үү? Ээж хүн ийм мундаг дагалдуулагч байхгүй. Тиймээс би сүмийнхээ бүх ээж нарыг бүх охтуудаа өрөөж та нараас ингэж гидсэн байхасаа дагалдаж төрсөн тэр удирдагч нар ирээдүйд уваагүй өөдгөө сул дорой санаа явка митинг бид нар шиг ядарсан пасторуудыг босгон маань хүчрэх удирдагч нар байх болтугай гэж хэлсний нэрээр өрөөж эрэгтэйч бай, эмэгтэйч бай, гидсэн байхасаа тослогдсон, томилогдож, танаар сургагдсан, таны эзэн бурхны өвийг авсан, таны эзэн бурхнаас авсан тэр сүнслэг өвийг авсан агуу бурхны хүмүүс гарах ёстой. Энийг ээж хүн бэлддэг байхгүй. Тиймээс пастраа би жимсэн болсон, пастраа би төрлөө гэхэд нь би чин сэтгэлээсээ баяр хүргэж, чин сэтгэлээсээ нэг жижиг чихэрч олцгоо өгөхгүйд хармаагаа ухаж юм хайдаг шалтгаан юу вэ гэвэл миний дүү чи хамгийн агуу үйлчлэлийг энэ дэлхий дээр байж бол хамгийн том үйлчлэлийг одоо хийж эхэлнэ. Тэр юу вэ гэвэл чи жинхэнэ бурхны зарцыг жинхэнэ утгаар нь одоо бэлдэж эхэлнэ. Энэ бол ямар ч мундаг пастор, ямар ч мундаг шашны удирдагчдын хийж чадах үйлчлэл биш. Боломжгүй. Энийг бурхан энэ дэлхийд ганцхан эмэгтэй танд зөвшөөрсөн юм. Тийм учраас хэлсэн энэ эмэгтэйгээс биш. Эмэгтэйгээс гарсан үр чиний толгой бяцхан шин гэж сатаныг хараасан юм. Яа? Би үрхийн тэргүй. Би ноён нуруу өстэй. Уучлаарай нямка чи дугаа. Миний охноос гарсан тэр үр могоо чиний толгойг бяцхан. Би яах вэ? Хөдлөмөл. Энэ цэцэрлийг халамжилж чадаагүй бол одоогийн шиг гэр бүлээ халамжил, хайрл, хамгаал харин сүнслэг өрөөл, сүнслэг өссөн эмэгтэйгээс төр үрд байх бол. Тэр эмэгтэйгээс Есүс эзэн төрсөн тэр сатаны толгойг бяцгшсэн. Одоо ч бурхны тэр эмэгтэйчүүд төрж байгаа. Тэндээс бурхны жинхэнэ лидерүүд, жинхэнэ бурхны хайр, эзний нүүн инээмсэглэл тодруулдаг тэр хүүхдүүд одоо тэр булангийн заалан одгоо шиг тоглоод байж байна. Энэ бол бид нэр сүнслэг өрөөлөгч байж байгаа юм. Одоо өмсөж хичээл рүү орох уу? Төөрөөд юу яриа явж байна. За ингээд энэ хоёр удам судраа зөрчилтэй байгааз Ляар хэл хоёроос Калеб Йошуа. Гэхдээ энэ хоёр хаана нэгдсэн гинүү? Эзэн дотор нэгдсэн. Нөгөө шарах байхгүй болсон. Эзэн дотор юугаар нэгдсэн гинүү? Итгэлээр. Хоёулаа нэг зүрхтээ итгэсэн. Гэхдээ энэ итгэл нь юун аюултай байсан гэж үхэх аюултай итгэл. Та нар санаж байгаа бол бид нар царцаа юм байна. Бид нарыг Египтээс чөлөөлөөд энэ анаагчуудын авраг биетнүүдийн гарт өхөөлөх гэж Мөсө чи авчирсан байна гэд хэлтэл Йошуа, Калеб хоёр хувцас аваад үгүй бид нар царцаа шиг байж болно. Гэхдээ бурхан бидэнтэй хамт байгаа тул бид нар ялна. Бид нар бидний хоол болно гэсэн чинь энэ муу гурвыг нийлүүлээд чулуугаа шидэж ал гэд 500 гаруй мянган ирчүүд 2 сая хүн шүдээ хавраад чулуу шүү. Боломжтой хамгаалал. Боломжгүй. Энэ үед өөрөө ихгүй бурхан гарч ирж хамгаалахаас аргагүй учраас эзний цог жавтлан гэрэлтэж гарч ирээд тэр гурвыг хамгаалдаг. Тэгээд эзэн хэлдэг. Эднэр бүгд сүлд өгөх бол. Миний амласан газар ганцхан Йошуа, Калеб хоёр л орох болно гэж хэлсэн байна. Ингээд 40 жил тэмүүлжсэн. Харин 40 жилийн дараа энэ хоёр орцсон байна. Кадеш Барнеяд ийм л үйл явдал болсон. Энэ болсон үйл явдлууд нь ингээд цаашаана өрнөд явж байгаа. Гэхдээ бид нар Калеб гэдэг хүний тухай бас олон зүйлийг бодож үзэх хэрэгтэй. Калеб нэрний үлээ нохоо гэсэн үг байхгүй. Гэхдээ энийг Калеб гэдэг нэрний утга нь нохоо юм байна гэж хүмүүс заагаад байдаг. Үгүй. Шууд утгаараа нохоо уучлаарай. Өнөөдөр ч гэсэн та еврейд арам хэл дээр үгүй еврей хэл дээр хэрэлдэж байгаа хэрүүлж Монголтой их адилхан хэрэлдэнэ. Чи муу нохоо зантай чи өстой нохоо штэ. Ингэж хэрэлддэг тэд нар. Би энийг уурлахаараа нохоогоо гахаагаар нь дууддаг. Тэгтээ юу гэдгээч чи муу Калеб штэ гэж хэлдэг. Калеб шууд утгаараа нохоо. Тэгвэл та бол яагаад энэ итгэлийн хүний нэр нь нохоо гэж?
Өмнө нь нэг хүн гэж байсан. Илия ингээд хэрэг шууган ирж хооллдог гэж ярьдаг шүү дээ, тийм үү? Тэгээ хэрэг хооллосон. Яагаад энэ сэг зэм иддэг тийм ээ? Тэр бохор хошуугаар бурхан ийм жижигэн хоолоор тэр Илияг хооллох болов даруусал эдэр гэд хүмүүс ярьдаг байсан. Нэг хүн гэж байсан. Тэр үед бид нар мэдэхгүй байна, монголчууд мэдэхгүй байна. Юудэчүүд хэрэг дуртай байсан юм аа. Хэрэг бэлэг тэмдэг гэж боддог байсан юм аа гэж. Би хичээлийн завсарлагаанаар багшаа. Би дараагийн цаг нь орох байсан байхгүй библийн сургуульд болж байгаа үйл явдал. Тэгээ надаас арай дүү багшаа та түрүү тэгээд оюутнуудад заачлаа. Тэгвэл хэрвээ еврейчүүд, израильчууд хэрээнд дуртай, хэрээ шувууг хайрладаг, хэрээ шувуунд дуртай байсан бол яагаад Есүс эзэн дээр ариун сүнс хэрээ шувуу мэт гаахан бууж ирэх гэж бичээгүй. Тагтаа мэт бууж ирэх гэж хэлсэн. Яагаад? Хэрэг хайртай байсан бол Есүс эзэн Жахан Баптистийн өмнө баптизм хүртээд босгод дээрээс нь ариун сүнс төсөөж ярьж штэ бичгч нь тагтаа шувуу мэт дүүлэн нисэн бууж ирлээ гэж биш. Хэрэг шувуу мэт гаахан бууж ирлээ гэж хэлэх ёстой байсан. Хөвч чадвар. Хэрэг явчаад ирдгүй ш. Яагаад ирдгүй вэ? Нөгөө өгсөн амьтдын сэг зэм мэдээд ноо мартчихдаг үстэй. Харин хин үр аваад эргэж ирдэг билээ тагтаа ирдэг ш. Тэр еврейчүүд бид нар хэрэг дуртай гэж ярьж болох юм. Яг үн шиг нохооны тухай ч гэсэндээ еврейчүүд нохоон дуртай болохоор хайртай хүүхдтэй нохоо гэдэг нэр өгсөн гэж ярьж болохгүй. Та нараас Марк номын 7 дугаар бүлэг дээр Серафоны гаралтай грек эмэгтэй охтын маань эдгэж өгөөч гэж Есүс дээр ирэхэд Есүс юу гэж хэлдэг вэ? Хүүхдийн талхыг нохоонд хайж өгөх нь буруу, зохистой биш гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн талхыг калент хайж өгөх нь зохистой биш гэсэн чинь Серафоны гаралтай грек эмэгтэй гомдоод Ямка пастрын сүмд явахгүй гэд яваад өгсөн үү? Тэр эмэгтэй Есүс руу дахин даруусч очоод тийм ээ хүүхдийн талхыг нохоонд буюу калент хайж өгөх нь зүв биш. Гэхдээ би хариуцсан гэж та надад ингэж хандж байгаа бол хүүхдийн өөрүүлээд хайсан ширээнд хуурнгийг нохоо түүж иддэг шүү дээ гэж хэлсэн чинь Есүс юу гэдэг лээ? Ингэж хэлсэн бол амар тавин хар охин чинь идэгсэн гэж хэлдэг. Ойлгооч. Тэгэд нохоо дуртай байна. Калебийн эмнэр бидний сүнслэг мөн чанарыг бодож үзүүлж байгаа юм. Би дууцход, би ярьдаг, би байшин барьчихсан, би тэргүүн мастер, намайг Нямка гэдэг, намайг хүмүүс мэддэг гэж ярих тэр үеэс Нямка хүн биш, сатан урвсан гажигхан болж хувирна гэдгийг бурхан зааж өгч байгаа. Өдөр бүр, өглөө бүр, нүдээ нэх бүртээ, миний өмнө амьсгалахаар, залбирахаар, амьсгал авах бүртээ Нямка чи бол Калеб. Чи миний өмнө Калеб гэдгийг санаж амьдрах ёстой. Энэ нохоо мэд энэ Калебийн дотор нандин эрдэнэ байгаад бурхан мэддэг учраас амлалтын газар байгуулж байсан. Тэр эрдэнэ нь юу? Тэр эрдэнэ нь юу гэвэл одоо хэлж байгаа үгэндээ тэр хэлж байгаа. Эзний зарч Мөсе намайг Кадеш Барнеагаас уг нутгийг тандуулахаар явуулахад би 40 настай байсан. 40-тэй байсан байна. Би түүнд хариу болгон зүрхэндээ байснаа авчирсан. Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг үхүүлсэн. Гэвч би өөрийн бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан. Ийм Мөсе надад тэр өдөр тангаргалан хэлэхдээ хөл тавин алхсан тэр газар нутагч нь чамд болон чиний хүүхдүүдэд чинь үүр мөнхөд өв болог учин чи бурхан эзнийг байгаа бүхнээрээ дагсан билээ гэж хэлв. Харин одоо харах тун Израильчуудын цөл газарт явж байхад эзэн энэ үгийг Мөсед хэлсэн тэр үеэс хойш эзэн амсныхаа дагуу 45 жилийн турш намайг амьд байлгалаа. За Кадеш Барнеад хэдтэй байсан гэнэ? 40-тэй байсан. Тэгээ ямар амлалт авсан гэнэ? Чиний гიშгсэн газар бүвээс хүчснээ чи авах болно гэж Мөсегээр дамжуулан эзэн түүний итгэлийг шагналсан байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо энэ эзэлсэн байгаа Сис Йордох газар байна шүү дээ. Нөгөө баян тас 34 хааныг унгаас том газраас хүчснээ Калеб сонгоод авч байна. Тэрийг Йошуач хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл та сонссон, та надтай хамт байсан нэг итгэлийг та бүхэн Мөсетэй хамт хуваалцсан гэдгийг хэлж байгаа үстэй. Тэгвэл Йошуа зөвшөөрөхгүй. Окей, энэ бол шудраг. Чамд бурхан тэгж шагнал амлсныг би сонссон. Бурхан Мөсегээр дамжуулан чиний гიშгсэн газраас
хүснээ Калеб авах болно. Үр удамд нь өв болох энэ миний бурхны шагнал байх болно гэж хэлхийг тэр үед бас хүчтэй байсан. Би сонссон. Калеба хүссэн газар сонгоод авах гэж хэлэх ёстой. Тийм ээ. Тийм үү? Энийг Калеб сануулж байна. Тэгтээ дуусах. Ийм гоё амлалтыг авчаад хэдэн жил хүлээсэн бэ? 40 жил цөлөөрт хийсэн. Дахиад 5 жил амь өрсөн дайцсан. Одоо хэдтэй тэгвэл 85 настай Калеб. Бид нар Бурхны өгсөн амлалтыг аваад 4 цагийн дараа л гоншгодог. Бурхны өгсөн амлалтыг аваад 4 сарын дараа л гоншгодог. Бүр мартчихдаг. Харин Калеб хэдэн жил санаж явсан юм? 45 жил. Тэгэхдээ энэ 45 жил нь зүгээр л бид нар шиг ингээд бүтэл сайн доглоод, магтаал, номлол, энгийн ажил төрөл хийж амьдрал уу? 40 жилийн турш тэнүүлчин хийсэн. Тэгэхдээ зүгээр мод хөвсгөлийн тайраг биш хаана гинүү? Цөл усгүй хангаж угшаасан, махгүй магсаж угшаасан, Кадеш Барнеад хатнаас ус гарахыг харсан, Махпела агууны хажуугаар өнгөрөхдөө бүдэн шувуутай учирсан, Рефидимд очиж дахиад хатнаас ус гаргаж уусан, дээрээс нь галт могоонууд дунд Израильчүүдийн дунд тахал болж үхэж болох байсан амьд үлдсэн, цангаж үхэж болох байсан амьд үлдсэн, Корогийн хараалт тус газар хамаа ангаан Израильчүүдийг өв олноор нь залгигдаж үхэж болох байсан амьдл байсан. Тэгтээ тэр юм өнөөдөр ч би яг тэр үе шиг хэвэндээ байна гэж хэлж байна. Та 40-тэй 85 настай хүн хоёр хоорондоо ижил гэж бодож байна. Би одоо за яг нэмж хасахгүй булхаацахгүй би 82 оны 3 сар. Одоо би 43-тай. Хаяа санаа бас төртөө нэг юм хийж байгаа нэг комбо баригдын залуучууд барилддаг байхгүй юу? Би нэг 2 маяглаад ахын нэг барилдчихъя гэж байгаа. Хаагаа ханц татуулах шээ. 17-8-д 20-д өгдөө зүгээр баг ингээд зүгээр шороотой шийдээд арай намайг нөгөө бас нэг ажил захиалагч юм болохоор хайрлж унгааж байгаа тэр. Тэгтэл гэрдэг ханаа гэл нянга дахиад нөгөө нуруу татсан уу гэл ингээд гэртээ ордог. 40-тэй залуу надаас 3 дүү идэр залуу 85-тай өвгөдөө барилдах. Санаагч 60 гарч байгаа юу? Та 40-тэй залуу дийлэх үү? Өстө хотлаа үз. Юуг Калеб хэлсэн бэ Йошуа? Би одоо ч хийндээ байна гэж байгаа. Би 40 жилийн өмнө Бурхан надад өгсөн тэр амлалтыг 45 жил нэг ч мартаагүй, нэг ч буужгаагүй гэдгээ хэлэнгээ. Өнөө хүртэл та нарын үгийг хардаа. Өнөө хүртэл 5 жилийн турш 45 жилийн турш намайг амьд байлгасан нь эзэн Бурхан юм гэж хэлж байна. Ойлгож байна. Тэр энэ олон хүнд үе 40 жилийн тэнүүлчин 5 жилийн дайн та нар дайн хийхэд хизээ өгөх юм мэдэхгүй 80 гарцсан өвгөн Канаан руу сэлэн бариад орсон байх юм шүү. Тэр олон Нефилимчүүд, Анакчууд, Филистчүүд, Хитчүүд, Перизчүүд, Амалекчүүд тэр олон хүнтэй хэний овог төрүүлж байлцсан. Ефраим Манасегийн овог тэр дунд хэн явж байгаа нөгөө нохоо ч явж байгаа. Энэ нохоо тэр дунд сэлэн барьж дайдахдаа үхэж болох байсан. Тэнсэн сумд оногдоод цавчуулаад гэтэл энэ хүн 85 хүртэл амьдэрснаа юу гэж хэлсэн бэ? Хоёр зүйлийг хэлж байгаа. Нэг нь би 40-тэй байхдаа сонссон. 45 жил би үнэхээр амаргүй амьдрал туулсан, тэмцэл туулсан, тэнүүлчилсэн, цөлд, халуун наранд, үүлэн баган, галан баган даач, ангад сангасан, өлссөн, үхэх шахсан. Гэхдээ арай ч юу гэж нөгөө амлсан газараа ирээд одоо л эзэн намайг шагнах нь гэхэд 80 наснаасаа би дахиад 5 жил Израильд гай болсон Канааны 34 хааны бүрэн ялах хүртэл би нэг ч удаа ухралт хийхгүй дайцсаар энд ирсэн. Гэхдээ Йошуа найзд нь нэг зүйл хийвдээ. Чи хоёр 40-тэй байхдаа тэмцсэн тэр итгэл маань одоо 85-тай ч миний дотор хэрэндээ гэдгийг Йошуад хэлж байгаа. Махан биеийн хувьд асар том ялгаа боловч сүнслэг байдлын хувьд яг хэрэндээ байгаагаа хэлж өгч байна. Хамгийн сүүлээр та энийг сонсдоо.
Мосе намайг илгээсэн тэр өдрийн шиг би одоо ч хүчтэй хэмдэ байна. Би яг л тэр үеийн шиг тулалдах гарч чад хүчтэй хэтэй байна. Тэр өдөр эзний надад амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад анаагчуд байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. Тэр өдөр гэдэг чинь нөгөө Кадеш Барнеа өдөр. Гэхдээ түүний хэлсэнчлэн эзэн надтай хамт байж тэднийг би хөөн гаргах учиртай. За та сайн энэ үгийг сайн бод. Хүмүүс анзаардаггүй нэг сонирм үйл явдал болоод. Би тэр өдрийг шиг хүчтэй байна гинэ, итгэлтэй хэмдэ байна гинэ. Окей, бондог. Үнэхээр агуу. Гэхдээ тэр юу гэж хэлж байгааг нь тэр өдөр эзний амласан энэ уулархаг нутгийг надад өгөөч. Өгөөч гэдэг чинь одоо авцсан байна. Аваагүй юу? Аваагүй байгаач өгөөч гуйж. Тэнд агуу том бэхлэгдсэн хотуудад хинүүс амьдарч байгаа юм уу? Анаагчууд амьдарч байгаа гэдгийг та өөрөө тэр өдөр сонссон. 45 жилийн өмнө та сонссон. Өөрөө надтай хамт тагнуул тушуулаар явахдаа харсан, үзсэн. Гэхдээ түүний хэлсэнчлэн эзэн надтай хамт байж тэднийг хөөн гаргах учиртай юм. Энэ бол зөвхөн учиртай юм гэсэн үг биш. Би тийм хувь тавилантай гэж. Destiny. Юу гэж? Бэлэн газар байгаа юу? Израиль дотор. 34 хааныг унгасан бэлэн газар. Башааны хаан Огийн, Амноны хаан Сихоны баян тансаг сүүбал урссан өөрсдийн хэдийн өөрсдийн болгоод авсан газар байгаа юу? Тэндээс хүснээ сонгож авах эрх 40 жилийн өмнө Йошуа Калебнаас бурхан Мосегээр дамжуулан тушаал болгож өгсөн үү? Тэгт яагаад 85 таа өвгөн бэлэн газраас дуртайгаа сонгоод авчихгүй? Одоо болтол эзлээгүй газрыг дайтж авъя гэж. Би дахиад тайлбарлая. Одоо болтол 34 хаан Канаан газар сүү боловсон Канаан, Галил, Йордан, Сүнсэн тэнгис, газар дундын тэнгис хүртэл тэр том газар хэдийн Израильчууд эзэлсэн. Хуваагаад авах чинь үнгүй. Тэгвэл 85 таа өвгөн байсан бол би за Йошуа чи мэднэ. Хоёул эдэр залуу 40-тэй байхад юу болсныг чи мэднэ. Бурхан өөрөө надад чиний гიშгсэн газар бүр би энэ бүх газрыг бүгдийг гიშгэд дайдсан. Тэндээсээ дуртайгаа сонгоод чи амьдраарай гэсэн. Найз нь одоо 85 нас хүрчлээ. Би энэ Кадеш Барнеагаас дээш өгсөд энэ Хебронд доод гой баян газар очиод амьдэрчээ. Одоо дайн дулаан хийх тэгхэл алга. Одоо үлдсэн амьдрал өөр хүүхдтэйгээ сайхан жаргаад амьдрыг гэвэл Йошуа шууд газар гэрээ хийгээд гэрчлэгийг нь өгөхөөс. Йошуа сонссон, мэдсэн. Гисэн энэ үгүй яаж? Аваагүй газрыг дайтаж авъя гинэ. Бэлэн байгаа. Би Йошуас болго Калеба миний андаа. Чи 45 жил зовлоо. Тэр гоё амлалт тэнгэрээс бууж ирэхэд Мосе бурхан чанд амсныг найз нь гэрчлэн. Одоо би чинь топ лидер хүн шүү дээ. Бурханы өмнө зогсдоо гэдгийг би мэднэ. Би найз 85 гарчаад тэр амар анаагчууд авраг битнүүдтэй тулаад яах юм бэ? Бид нар одоо өөрсдөө эзэлж чадаагүй байгаа шүү дээ. Уулархаг нутаг руу орохоос айгаад ямар ч овог аймаг анаагчуудтай байлдахгүй байгаа шүү дээ. Миний найз одоо өндөр настай болохоор чи хоёр одоо сайхан халуун цагаа уугаад эмгэнтэйгээ сайхан дангтай цагаа хувааж угаад хүссэн газраа илжих найзаа гаргаад өгөө. Хэрвээ би Йошуагийн оронд ингэж хэлсэн бол Калеб юу гэх байсан гэж үгүй. Ямкач ямар өөдгөө юм бэ? Миний хувь тавилан бол анх болсон уулархаг газар. Түр би хэлнэ. Гэхдээ Калеб эзэлж чадахгүй шүү дээ чи. Анаагчуд байна шүү дээ. Чи хамгийн бага нь 2 м 40-тэй. Одоогийн орон сууцны стандарт хан таац. Хамгийн жижигхэн анааг танаад орж ирэхэд таацсан чи толгонд тулж ах юм. Тэгээ 3 м 40 чи Башааны хаан Огийн унддаг байсан ордны бунхныг хараад унддаг байсан орныхон зургийг Google дээрээ долоод хар. 4 м явцтай. Бүр ингээд зургийг хүмүүс хэмжээд Башааны хаан Og, Канаанд Башааны, Трансёрдонд Башааны хаан Огийн ор гэж хэмжигдсэн. 4 м ор гэхээр Огийг өөрөө анаагчудаас үлдсэн сүүлийн хүн байлаа гэж хэлдэг тийм үү? Хэр том хүн бэ? Тийм учраас би Калеб хэрэггүй гэж. Зөндөө гой газар Канаан тэр чигээр явах чи хүснээ аваад миний найз удаа хамаар. Ан Калеб юу гэсэн үгүй. Миний хувь тавилан бол анхгүйсэн уулархах нутгаар.
Гэхдээ чи Израильчууд очоод энэ 12 овг аймаг чинь тийшээ хинэн ч дайдсангүй бид нар чад тэр аврах энэ бэхлэлтсэн хоттой чи Ерихог харсан шүү дээ. Тийм амар газар руу одоо бол бид нар эзэж чадаагүй байх чи энэ 85 настай яаж очоод үгүй. Энэ бол my destiny. Би тийх учиртай. Тийм учраас өнөө хүртэл Бурхан намайг амьд үлдээсэн. Ахтунараа ийм итгэл бид нарт хэрэгтэй. Бид нар сүнээс үнгүй юм хүсдэг. Сүнслэг ивэлүүдээс амрын авахыг хүсдэг. Үнгүйг авахыг хүсдэг. Биеэ зовоохгүй байхыг хүсдэг. Шанал тарчлахгүй байхыг хүсдэг. Харин жинхэнэ итгэл яаж? Бэлэн байж болох газар байгаач миний дэстини бол 45 жил би хэвэндээ нэг ч удаа мартаж, нэг ч удаа бодож үзээгүй тэр дэстини тийм хувь тавилан бол би Хеброныг авах ёстой юм. Хеброн ямар газар вэ? Хеброн 400 жилийн өмнө анх Бурхан Авраамд өгсөн газар. Канааны тэр чигт өгч өгөө. Хебронд авчирж хагаад Хеброн Бурхан Авраамыг дуудаад би чамаас хойш 400 жилийн дараа чиний үр хүүхдүүдэд энэ газрыг, энэ уулархаг нутгийг өгөх болно гэж хэлдэг. Тэгсэн чинь Авраам юу гэдэг вүлээ? Окей. Тэгээд Хебрончуудтай уулзаад Кириат Арба гэдэг нэртэй байсан Дэвид Арба гэдэг нэртэй. Кириат Арбад хүмүүстэй уулзаад би энэ газар Махпела гэдэг энэ агууг авъя гэсэн чинь Кириат Арбачууд юу гэдэг вүлээ? Үгүй Авраам чи дэндүү нэр хүндтэй мундаг хүн. Бид нар чамд үнгүй өгөн чи надад үнгүй ав гэсэн чинь үгүй би заавал зохих мөнгө хөлсийг төлжөөж авах гэж хагаад Махпела агааг авдаг. Махпела агууг авсны дараа Авраам юу зогсон гэвэл намайг өгснээс хойш 400 жилийн дараа миний үр хүүхдүүд цөлөөр тэнд нүү яа нүү ямар ч байсан энэ газар энэ Бурхан тэдэнд энэ газрыг өгөхөд миний цогцос ядч хүүхдүүдэд өгтаад энд оршуулаа. Тэнд Авраам, Сара, Исаак, Ребека, Яаков, Ляа, Рахел нар тэд нар тэнд байгаа. Хаан гинөө Хеброн байгаа. Тэгвэл тэр сүнслэг өрөөл бүхий Хеброныг хэн хамгаалж байвал Авраам биетэй анаагчууд бэхлэгдсэн хот биш олон тоонд хотууд хамгаалж. Бидний мөрөөдөл ингэж хамгаалагдсан байдаг. Бид нэр ялан дээлж хүрэх ёстой зам гэж байдаг. Бид нарт хувь тавилан гэж байдаг. Энийг хэлж өгч. Ойлгож байна да. Мөн Хеброн юугаар алдартай гэж. Израилийн анхны тослогдсон хаан, Бурханд тааламжид нэгэн агуу нэгэн болох Давид хаан Хебронд Израилийг 7 жилийн турш удирддаг. Яг 7 жил Бурханы тоонд. Хеброн бол сүнслэг ивэл өрөөл бүхий, сүнслэг ивэл өрөөлийн урсгал бүхий газар. Гэхдээ яасан гэнэ? Тэд нэр Хеброныг эзлэх ёстой. Авраамын Махпелагаа агууг авч өвдөөцөө тайвшруулах ёстой Израильчууд одоо л Хебронд дотлоогүй. Яагаад? Анаагчууд байгаа учраас. Бэхлэгдсэн хотод байгаа учраас. Харин хэн 85-тай хөгшин өвгөн нохоод би явна гэж. Хэрвээ хэзээ надад ийм итгэл, ийм дэстини хувь тавилан өгөх юм бол би өнөөдрөөс эхлээд үхэн өгтлээ нохоо гэж дуудуулахад бэлэн байна. Би баярлал, би жаргалтай байж. Энэ бол жинхэнэ итгэл. Үнэгүй тус, золиослог итгэл. Энийг сонссон түүний анд Йошуа яасан гэнэ? Миний өгшин болоо энэ бэлэн газраас аав гэсэн гэнэ? Йошуа түүнд ингэж хэлж. Тэгэхэд Йошуа Ефунигийн хүү Калебыг өрөөж түүнд Хеброныг өг болон яав гэнэ? Өгөө. Өнгөрсөн цаг ирээдүйн цаг өгөө. Өгцөн байгааз өгчлөө. Гуйчлаа. Өгчлөө. Юу болоод байгаа юм чинь? Алаагүй бавга харсыг хувааж зодтолтон гэдэг шиг болоод байгаа юм шүү. Канаа анаагч байж ш. Бэхлэгцэн байгаа ш. Эсвэл 280 гарсан уу хоорондоо ярьж байна. Энийг манд өгчгдөг чи авчих. Энэ юм чаамс. Энэ юм гэж итгэл байна. Итгэл. Байхгүй зүйлийг бодож батлаа болох итгэл. Хүн бол өөрөө ойлгож болох, өөрөө тайлбарлаж чадах зүйлдээ л итгэх гэдэг. Үүнийг Библи итгэл гэж хэлээгүй. Хүний ухаан багтангүй, тайлбарлашгүй, ойлгомжгүй зүйлийг итгэлээр хүлээж авч байгаа тэр нэгнийг Калеб итгэлтэй нэг гэж хэлээд. Энэ итгэл Йошуад байсан байна. Йошуа юу гэж? Шууд өрөөж байгаа залбираад өгч. Хоёр хөгшин өвгөн алаагүй нэгний арсыг хуугаад авчих.
Ефоныгийн хүү Калеб үг болгон болсон юм аа. Тэр Израилийн бурхан эзнийг байгаа бүх нэрээр дагсан учраас Хеброн нь өнөө хүртэл хэнийч хүн Ефоныгийн хүү Калебийн хүн болсон юм. Болцсон бод. Гэхдээ одоо байгаа үйл дараагийн бүлэгдээр очиж байлдсан шүү дээ. Нөгөө Анакчуудтай тулална. Итгэлээр түрүүлээд авчиж байгаа. Ойлгож байна. Итгэлээр түрүүлээд авчиж байгаа. Гэхдээ амар биш. Үүний дараа Арба Анакчуудын хамгийн агуу хүн байсан тул Хеброныг урд нь Кириат Арба гэдэг байжээ. Ингээд нутаг даяар дайн дажнаас амсгий. Хеброныг урд нь юу гэдэг байсан? Кириат Арба. Кириат гэж юу гэсэн үг гэнэ үү? Кириат гэдэг бол хүчрхэг хот гэсэн үг. Хүчрхэг хот. Харин Арба гэж Анакчуудын хамгийн том биетэй хүчрхэг Анакийг Арба нэр нь Арба байхгүй юу? Тэр Арба энэ хотыг хамгаалдаг учраас хүмүүс айд сүрдэхдээ Арбагийн хүчрхэг хот буюу Кириат Арба гэж нэрлсэн байна. Өнөөдөр энэ Арба хэн нам зөхөж унгаах гэж байна? 85 настай хөгшин өвгөн Калеб. Юугаар? Итгэлээр. Бурхны хүч. Ойлгож байна. Энэ итгэлийг бид нарт бичгч маань зааж өгч байна. Калебийн талаар дурдахгүй ч гэж болох байсан. Бичгч маань шууд газар нутгийн хуваарлтуудыг Исахар, тиймээ Юда, Ефраим байдаг овгуудад нь хуваагаад Гад гэд хуваагаад явчих болохгүй яагаад заавал энэ дунд энэ нохооны тухай бичих болов? Яагаад гэвэл энэ итгэлээр л амлалтын газрыг авдаг юм аа гэдгийг сануулахын тулд ингээд Хеброн дахь өвд эцсийгээ шарлыг мөнгөө төлж авсан. Махпела агуутай уулархаг хүчрхэг нутагтай авраг Анакуудыг цүн цохиж тэр бэхлэгдсэн хотуудыг өмсөн товрог болгох дайныг хэдийнэ итгэлээр хийгээд сүнсээр өөрийн хувь тавилан болгож авсан Калеб. Би одоо болтол залуу юм гэж байна. Энэ дунд 85 таа хүн байна. 85 хүрчлөө. 82 чангалж байна. 83 85 бол хүрээгүй юм байна. Арай хүрээгүй юм байна. Тэгвэл энэ дунд нэг ч хөгшин алга. Итгэл дотор бүгд залуу юм байна. 85 хүрээгүй бол өөрийгөө хөгшин гэж хэлвэл хогч шүү гэж хэлж байгаа. Библи. Бурхны цаг хугацаа итгэл дотор хязгааргүй байдгийг зааж өгч байна. Тиймээс энэ зааланд нуруу өвдөд өтлөөд хөгшөрлөө гэж ярьж болох нь уу? Болохгүй. Эзэн дотор, итгэл дотор 85 хүрээгүй бол бүгд залуу. Амен. Итгэлээр Кириат Арбаг өөрсдийн болох хувь тавиландаа итгэмжтэй алхацгаая. Амен. Хажуулагаанд хэлэхгүй. 85 хүрээгүй бол хөгшин гэж битээ яриа.